Цөлжилтийн нөлөөгөөр ургамлын хэв шинж өөрчлөгдөж байдаг. Цөлжилтийг илэрхийлэх ургамлууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд шарилжийн төрлийн ургамлууд нэмэгдэх хандлага их ажиглагджээ. Шарилжийг эдсэн малын мах сүүгээр дамжиж хүний дархлааны системийг эвддэг гэсэн дүгнэлтүүд байдаг байна. Мөн элсний нүүдэлд хөдөлгөөний хөрсний үржилт чимийг хийсгэж Монгол орны хэмжээнд шорон шуурганы давтамж нэмэгджээ. Түүнчлэн заган ойн төрхөө алдаж армаг тармаг босныг 2015 оны судалгааны дүн харуулж байна. Говийн бүсийн баян бүрдээ хамгаалахгүй бол цөлжилтийн нөлөөнд өртсөөр байгааг судлаачид онцолж байгаа юм. Цөлжилт газрын дороотол нь урдаасаа хоошоо давшсан хэлбэртэй байгаагаас Азийн хэд хуурашил үүсгэж байна. Төв суйрангаас гадагшсан хэлбэртэй цөлжилт явагдаж байна. Үүнийг судлаачид цэгэн цөлжилт гэж үздэг байна. Улс орнуудын цөлжилтийн нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар тодрууллаа. Хятад улсын юу гэдэг юм бэ, говь соёлын бүс нь Монголтой бараг адилхан. Ногоон хэрэм төсөл хэрэгжсэн маш олон жил болж байгаа, бараг 50 жил болж байна. Хятад улсын нийт хүн амын нэг хинг нь тариачид болохоор юу гэдэг юм, тариа тарихтаа заавал тэр талбайгаа бэлтээ заавал оюун зураг байгуул үүрэгтэй. Энийг бол улс нь бас худалдаж авдаг. Энэ нэг аргаар явчих байна. Хоёрдугаард томоохон хэмжээний санхүүжилт хийж ногоон хэрэм тэр хөтөлбөрийн хүрээндээ ногоон бүсүүдийг бий болгож байна. Томоохон солиудыг хөндлөнгөөр нь салхиндаа ингээм хамгаалтын бүсүүдийг бий болгож байна. Тэрний өргөн нь бараг 100 км шахуу зарим хэсэгтээ байх жишээтэй. За түүнээс гадна байгалийн ойг нөхөн сэргээж. Тэгээд энэ том нүүж байгаа манхэнсүүдийг тогтууржуулах гэдэг юм механик биологийн хамгаалт гэж дэлхийд дахинд ашигладаг. Энийг хэрэгжүүлж байна. Оросын холбооны улсын тэр хээрийн бүс нутаг гэж бий. Новосибирскийн тэр авчаа. За тэр хээрийн бүс нутагт бас доройтлууд нь явагдаад ингээд иж бүрнээр нь тэр хөрсөө хамгаалах ойн зурвас байгууллагын бүхэл бүтэн экспедиц явж тэрнийг хийгээд ерөнхийдөө дуусч байна. Тэгэхээр нь зэрэг төр засаг нь ямар ажилд онцгой анхаарах вэ гэдгээс хамаарат энэ ажлууд бол маш хүрдэнтэй явж байгаа юм. Энэ бол төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын түншлэлээр ингэж хийгдээд явж байгаа ийм ажлууд бол амжилттай хийж байгаа ажлууд байна. Түүнээс гадна баян бүрдүүдийг хамгаалах ийм ажлууд байна. Заган ой хамгаалах ийм ажлууд байна. Энийг жилдээ бараг одоогийн байдлаар нэг 4 орчим сая га талбайг бүгд Хятадаас бол нөхөн сэргээсэн гэсэн ийм дүн мэдээтэй байна. Тэгэхээр зэрэг энэ цөлжилттэй тэмцэх ажил бол ер нь бол олон нийтийн төрийн хувийн хвшлийн түншлэлийн хэлбэртэй явбал их хүрдэнтэй болох байхаа гэж бодож байгаа юм.